За цас орж байгаа яг энэ үед бол салхины урд 9-өөс 11 м/сек. За бас үдээс хойхондоо бол салхины хүч нэмэгдэх төлөвтэй байгааг бол цаг үр орчин шинжилгээний төвөөс бол мэдээлж байна. Тэгэхээр цаг агарын одоо ийм үзэгдлийн үед бол хоолын замд гарахгүй байхыг бол онцгойлон анхааруулж байна. Нийт нутгаараа буюу одоо ороог байгаа газар нь болохоор Сүхбаатар аймгийн зүүн тал болон зүүн өмнөд хэсгээрээ цаашлаад ер нь бол зас орж засан шуургах төлөвтэй байна. За энэ үзэгдэл маань ерөнхийдөө 20 цаг хүртэл үргэлжилнэ. Зас урдгаатай үргэлжлээд орж байгаа. 20 цагаас хойшоогоо бол салхины хүч төр зур 16-аас 18 м/сек хүрч ширүүсэж за орсон зас маань засан шуурга болж шуурах төлөвтэй байгаа. За мөн өнөө шөнөөс бол агаарын температур харьцангуйгаагүй байжгаад маргааш өдөр тэгээд цаашлаад агаарын температур нийт нутгаараа хөдөлгөх төлөвтэй байгаа. Замын зурч хэсгээр халтраа олгоо өсөх нөхцөлөдөл үүсэж байна. Иймд эргэж жолооч тавхан орон нутгийн зам зорчигдоо тээврийн бүрэн бүтэн байдлыг хангаж зуны улирлын дугуйгаа өвлийн улирлын дугуйгаар сольж тээврийн хэрэгслийн хурдыг зам орчны нөхцөлөдөл тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг цалин байгууллагаас зөвлөж байна.